өөр бидэнд ингээд нэгэнт хөвчсээ тогтчихсон энэ одоогийн гэлгээр бол энерги мэдээллийн орон зай төр байна шүү дээ. Энэ өөрөө эвдрээд эхлэх юм бол бид өөрийн ирэхгүй үндэстэн хямраад эхэлдэг. Үндэстэн хямрахаар яадаг вэ гэхээр хоорондоо таархаар эхэлдэг байхгүй. Нэгдсэн үнэцүүлэг болоод эхэлдэг. Тэгээд хагаралдад тэмцэлтэд эрэхтэр хамгийн наацх нь ая тухтай оршин амьдрах боломжгүй болно. Стресснээс. Хөгжил саарамж нь зарим тохиолдолд гацна гэсэн. Эцэст үндэсний нас тодорхойлогдно гэсэн. 100 жилийн дараа оршуу гэдэг асуулт яригддаг байхгүй. Тэгэхээр энэ танин мэдгүй ёс заншил гэдэг чинь үндэсний оршин тогтнохын нэн чухал тулгуур баг нь байна гэсэн. Тэгэхээр бид нар одоо ёс зүйн код үнэцүүл ярих дээр заавал ёс зүйн код ярьж хараа шүү дээ. Ёс зүйн код гэдэг юм дотор чинь танин мэдгүй яваад байгаа. Тэгээ төрийг хүртэл бид нар октөөрөөр үздэг байхгүй юу? Одоо жишээлбэл таны хөгсчүүл бол дээр үдэгдэл байсан. Төрийн сүлд өршөө гэд сүү цааныхаа дээжийг өргөдөг байсан шүү дээ. Яхаар энэ төрийн сүлд тийг өршөөдөө. Одоо хүчтэй болохоор төр одоо дуртай төрөл салавч хараад нулимжлээ шүү дээ. Устгах сөнөө татан буулга нураа огцруул гэл. Төр шиг хэрэггүй малгах гэл. Төр өчөө байх хэрэгтэй. Монголчуудын үндэсний төр гэдэг чинь нэн эрхэм чухал зүйл байсан байхгүй. Өөрөөр хэлбэл баруунд жишээлбэл би зүгээр маш энгийн зөвлөл хэлээ. Английн хүн төрөлхтний анхны үндэсүүл гэдэг байгаа тэр Магна Харта гэдэг шүү дээ. 1215 онд Англид гарсан. Тэр чинь үндэсний шалтгаан нь энгийнээр хэлэхэд Английн одоо томоохон газрын эзэм лордууд болоод эзэн вангийн хооронд эргэцүүн зөрчил гарсан. Тэгээд зөрчил гараад ирэнгүүт өөрөөр хэлбэл ван нь эзэн хаан нь лордын эрх мэдлийн хэмжээ рүү давж ороод нэр хүний одоо газар юм угуул тариачдын шагнаад урамшуулад гоо шийтгэд ирэхтэр тариачд нь лордо өлөвшөрөхөд байгаад эхэлнэ шүү дээ. Гэх мэтлэг эрх зүйх олон зөрчил гарсан учраас лордууд нь нэгдэн нийлж хагаад хаана булан шахчихад тэгэд гэрээ хийсэн. Тэр гэрээ нь бол Магна Харта байхгүй. Тэрийг одоо хүндрэлтний одоо анхны үндэсүүл шахуул юм ярьж байна л та. Одоо Чингис хааны их засаг үйлээс 6 жилийн дараа гарсан 9 жилийн дараа гарсан үйл шүү дээ. Энэ чинь юу яаж нөхдөр шийдвэл энд битэрийн дунд ганцхан 5 одоо аяг ус байгаад тэр бид дөрвийн дунд энд байгаа. Ганцхан одоо стка ус байгаад бид дөрөв одоо бүр хатаж хөвгөдөд тулсан маш хүнд нөхцөл байгаад тэр усыг хин чадaltaй нуух биш. Хэрхэн яаж зохицуулах вэ гэдгээ хоорондоо тохироод гэрээ хийж байгаа тэр гэрээ байхгүй. Тэгээд тэр гэрээг хэрэгжүүлж байгаа төр. Одоо өнөөдөр барууны төр гэдэг ойлголт бол ирэх гэдэг бол тэр төвшөнд байна гэсэн үг шүү дээ. Одоо хуваарлах гэрлээ энэ ахын асуудал шүү дээ. Ахын юм биш шүү дээ. Монголчуудын хувьд бол төр гэдэг чинь огт төрсэн. Өөр байсан гэдэг нь юу гэлж нөхдөр те. Тэр нөгөө тань мэдсэн оршихуйн зам биш үү? Байгалийн зам төдий биш. Байгаль гэтэр бид нар хүрээлэн байгаа орчиндөө хараад байгаа. Оршихуй, нийт оршихуй. Нийт оршихуй дээр цаг хугацаа орон зай хүртэл орно. Тэр оршихуйн зүү тогтол буюу бид нарын одоо монголчуудын уламжлалт хэлээр бол жам байна шүү дээ. Тэр жамыг танин мэдсэн ард түмний хувьд бол тэр жамыг сахиулагч нь төр байхгүй. Жамыг сахиулагч нь төр. Тийм учраас төрийг Чингис хааны хэлсүүгэл ярьдаг шүү дээ. Миний дээр төр вэ? Төрийн дээр хууль вэ гэж. Юу жам бэ гэж, тэнгэр вэ гэж. Өөрөлдвөл тэр төрийн дээр асар том хүчрхэг оршихуйн жам буюу монголчуудын хэлээр тэнгэр байгаа байхгүй. Тэр тэнгэрийн тэр оршихуйн мөнх оршихуйн жамыг оршихуйн одоо зөв тогтлыг хуулийг газар дэлхий дээр сахиулан хэрэгжүүлэгч нь төр гэж үзэж шүү дээ. Огтөөр ойлголт байгаа үстэй. Тийм учраас монголчууд төрөө тэнгэрийн төр гэж үзэж байна. Тэнгэр гэдэг ойлголтоор тэр мөнх оршихуйн одоо зөв тогтлыг хэлээд байна шүү дээ. Огтөөр ойлголт тэр ёс суртахуун гэдэг зүйлийг одоо маш ахаад энгийнээр тодорхойлё. Тэр мөнх оршихуйн жамыг тэр жамд нийцэж амьдрах нь ёс суртахуун хамгийн одоо эрхэм дээд хүн амьдрал хамгийн эрхэм дээд одоо үнэт зүйл гэж үздэг байсан бол тэр жамыг сахиулагчаа төр гэж үзчихсэн байна. Тэр бол одоо ер нь институт эв нэгдлийн хангаж байгаа, зохион байгуулалтыг хийж байгаа, үндсэн хуулиараа дамжуулаад конститюшн хийж байгаа тий зарчмуудаа оршихуйн зарчмуудаа тунхаглаж байгаа шүү дээ. Тэр оршихуйн зарчмуудыг бол жам ёсноосоо оршихуйн жам ёсныхоо зарчмуудыг одоо хүмүүсийн амьдрал дээр соёл болгож, засаг болгож чинь тий. Тэгэхээр энэ барууны төрөөс ч гэсэн өөр байна шүү дээ. Бид нарын одоо төрийг үздэг үзэл ойлголт хүртэл өөр байна гэсэн үг. Би нэлээд тавчлаад хурангуулад
болготуу тайлбарлчлаа. Эний чинь нарийн тайлбарлах юм бол олон их сурвалжаас аваад юм ярих болно. Тэгээ одоо бол төрийн үндсэн ойлголтоор Маквелли ч юм уу одоо сүүлийн үеийн Макс Веберийн төрийн ойлголт монголчууд боломж төрийн тухай үзэл онолтод таг эсрэг зөрчилдөг гэсэн үг шүү дээ. Одоо ойлоо нэг эргээд үндсэн яриараа ороход за бидний өвгдөц үнцүүлээд байж байгаа тийм. Бид нар юуг нь яаж одоо буулгах боломж байна энэ цаг үед. За магадгүй бүгд 1.5 сая иргэд хотод амьдарч байна. Тэгээд одоо энэ иргэд яг яах хэв. Залуучууд яг яах хэв. Монгол хүн байна гэж одоо яг яах хэв. Яг гоо зөвхөн бид нар бол хамгийн ихэнд тэр ёс заншлахын ямиг их сайн утгуучраасаа ойлгох хэрэгтэй байх юм. Тэр бол зөвхөн одоо нийгмийн үнд зүйлтэй мөнгө болцсон. Одоо жишээлбэл зээл, ипотек бид нар түмэн зовлон ярьцгааж байна л да. Тэнгүүд ийм нөхцөлд одоо бид нар тэрийг одоо миний хувьд те өөр болон бусад залуучуудын хувьд судалж амжихгүй л байгаа даа л да. Яг ер нь бол судалж амжихгүй аргагүй. Гэхдээ тэр уламжлалт ёс заншлын хорой царай юмас ахих нь мөнгө олоход ямар ч саадлахгүй. Мэдхэд цаг хугацаа ирэх байгаа байхгүй. Тэгэл ерөнхийдөө бол одоо нэг нийтлэг юм байгаа зүгээр залуучууд нэг үе одоо нэг ийм хандлага яваад байна. Бидний өвгдөөс их сайхан соёл байна. Энэ чинь бидний өвгдөөс учраас энийг хайрлах хүндэх сайх хэвээр байна гэсэн хэлэмжтэй залуучууд олон болж байна. Гэхдээ энэ чинь цаад утгуучрын ирж хайддаг, боддог, эргцүүлдэг залуучууд ч бас олон болж байна. Зарим хэсэг нь бол энэ хэрэггүй энийг одоо шилбэл хамгийн наадсан танаа гэрээр орж босгон дээр гიშгэлээгээд юу сайн бол модал хэлэгдэнэ, төмөр хэлэгдэнэ. Энд ямар ч асуудал одоо байхгүй штэ гэж ингэж үгүйсэх байдлаар хандах юм бол энэ товчхондоо бол одоо үгүйсэх байдлаар яг хандаагүй. Одоо манай дүүнер байна те ингээд залуучууд байна. Сурч бас ажлаа хажуугаар нэгээд ар гэрээ авч явах хэрэгтэй. Амархан байдлаар шууд ч гэдэм үү гол юмыг заагаад өгчөөч. Яаж бид энийг шууд хэрэгжүүлэх вэ? Одоо тэгэнгუთ зарим нэгэн хүмүүсийн хандлагаар бол чи бараг л өөрөө даян хийгээд те асар их юм сурж одоо бараг л байгалийн жамыг ухаарчаад чи бараг над амьдарч эхлэх ухааны юм их гэдэг байхгүй. Тэр хандлага ч аюу хэцүү байгаа. Тэр боломжгүй шүү дээ. Тийм юм бол ерөөсөө Монголын уламжлалт бол тийм ярихгүй шүү дээ. Тийм байхгүй те. Одоо жишээлбэл хаанаас эхлэх вэ гэдэг байхгүй. Одоо жишээлбэл юм биш үү? Хаанаас эхлэхгүй яг хөө ерөөсөө уламжлалт соёлол бид нар одоо нэлээд дэргүү одоо онлайн чих байна. Уламжлалт бид нарын өвгдөцсийн гөгчүүд ярьдаг яриач байна. Өмнө гарсан ном судалгааны бүтээл зөндөл байна. Одоо олон төмний дунд ярьдаг юмнууд зүгээр тэрийг бид нар мэдчих нь их чухал байхгүй мэдээд чадвал сагчаа үлэх зүгээр юм байна. Тэрийг үүсгэх илэглэх шоол хандлага тодорхой хэмжээнд байдаг. Тэр ихтэй тийм нийтлэг биш. Сүүлийн түрүүний хэлсэн дэр манай залуучууд гадагш явах хэрээрээ өөрсдийнхөө онцлог маань бид нарын үнц нь байд юм байна гэдгийг мэдэрчээд тэгээ тэрийг их анхаарч хардаг болчихсон байна. Жишээлбэл одоо түүх рүү ихад эргээд орё. Үндэстэй ярьж байгаа учраас түүх ярих шиг арга байхгүй. Гүйг хааны нөгөө Ромын католик сүмийн попын илгээсэн элч Балано Гарпини улам дээр Брокет нар чинь гүйг хааны мөнх хааны ордонд ирэхэд босхон дээр гიშгүүлэхгүй гэж дахин сануулж бүр ингэ тасгал маягийн хийлгэж байгаа. Гэлэм дээр Брокет тэгж шүү дээ. Оруулдаг шүү дээ. Гэхдээ барууныхан бол энэ хачин гайхалтайгаар тэнэг мөнхөө ёс заншил бол зохиомл. Яагаар босхон дээр гიშгэлээ гэдэг нь чи юу нь болох вэ? Тэр үтгэл манай 1246 онд одоо энэ Ромын Туркийн зүүн бүс нутагт Сивануур орчимд нутгалж исэн төр сууршиж исэн манай цэргийн жанжин байж ноёны өргөнд Ромын поп илчж очилсан шүү дээ. Тэгэхээр их том одоо геополитикийн асуудал ярих гэж ирж байгаа. Уг нь бол тэр үед чинь тэрний жилийн гаруухан өмнө байж ноён чинь тэр Ромын султааны 80,000 зэрэг тэр хожидагийн тэргээд буцаа ичсэн байсан шүү дээ. Тэгэхэд манай нөхдүүд бас сахиа тэр Ромын попын элчийг босгон дээр гიშгэж болдгоо шүү гэж хэл сануусаар бат гიშгэж орж ирсэн байдаг байхгүй. Жаахан ихэрхүү бардам. Тэгэхэд байж ноён маш их ууралсан. Наад тэнийг илжгээ алаад арсын хуулаад арсанд нь сүрэл хийгээд. Гэвч илжиг болгож ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ попт нь явуул гэжсэн баг. Тэгээ барууныхан бол зарим төгсдийн чи гайхаад байгаа хгүй чи нэг босгон дээр гიშгэнэтэл яас их сүртийн сүржгэндийн гэж тэгж харах гэдэг шүү дээ. Гэтэл эн чинь өөрөө яг Монгол үндэстний соёлын хувьд харах юм бол маш том доромжлол байна. За танай гэр гэж байна. Танайх одоо жишээлбэл одоо хүүхд чухттай болоо одоо хайр дурлал үүсээд одоо аав ээж чинь хичээл зүтгэл чиний өөрийн одоо зүтгэжээж босгосон орон зай байна шүү дээ. Тэр танай гэр гэдэг. Тэр орон зай чинь танай босохоор даваал танайх орчиж байгаа. Дахин давтагдчихгүй өөрмөц. Таныхны хувьд бол хамгийн нандин чиний хувьд хамгийн нандин орон зай шүү дээ. Тэр босхны цаана.
Чиний өр хүүхэд байна, чиний хайр байна. Миний орон зай байна тий. Чиний оронд, чиний Миний хайр. үнд зүйл байна. Хайр байна. Эхнэр нөхрийн хоорондын нандин харьцаа байна. Өөр хүүхдүүд эцэг эхийн хоорондын нандин харьцаа байна. Тэнд босгосон бүх одоо дурсамж байна тий. Энд маш нандин давтагчгүй зүйл байхгүй юу? Одоо нэг баруунх нар бол одоо хөвгний давтагчгүй орон зай чинь гэр бүл дээр босхны цаана шүү дээ. Босхоор даваал тэр л орно гэсэн. Тэр босхыг тэр танах руу орж байгаа тэр нандин орон зай руу орж байгаа хамгийн ихний одоо хүндлэл юу гэх тэр босхыг зөрчиж болохгүй. Одоо бид нар тэгдэг шүү дээ хил гайл улс ч гэсэн адилхан. Улсын хил ягд хил гайл үү. Буйныг гаргахгүй бузрыг оруулах гэж хэлдэг шүү дээ. Яг түүнтэй адилхан байхгүй. Хамгийн энгийн одоо хүн болгоны ойлгох төвшөнд харахад бол би танад орж байгаа бол танаа тэр эмзэг нарийн нандин давтагчгүй орон зайг оршихыг хүндэлж байгаа юм шинж. Босгон ч хамгийн түрүүнд хүндэх хэвээр. Эн чинь бэлэг ухаан шүү дээ. Эн чинь таны мэддэг байхгүй. Энэ бухар хоосон ёс заншил биш шүү дээ. Зүгээр нэг ёс заншил юу таны мэддэг шүү. Маш гүнзгий нарийн таны мэдс ойлгосон ойлголт байгаа байхгүй. Одоо чинь тэгэл босгон дээр бүргэд таалганы одоо довцог гэх юм уу тий. Доор таварцаглал унаал орж байгаа. Тэгээд таварцаглалынхаа тэгээд таварцлаа болсон бол таварцлаа орж ирсэн бол ааг сайхан бэлэг шигээд чам шиг олж орж ирэхэл идэг шүү дээ. Гарахтаа таварцгсан бол буцаж орж ир заавал хөдөөгөртөө ёсоо гүйцэтгэдэг байхгүй. Буцаж орж ирчээд гаднаас нэг төлөө барьж орж ир юунд нь төлөөнийх нь дөрвөлжинд хийгээд гардаг шүү дээ. Одоо дөрвөлжгөөл ядахтаа буцаж орж гарах хэрэгтэй. Гарч болох гэдэг шүү дээ. Гарахтаа таварцсан. Тэгээд тэр үнэхээр яг тэгдэггүй юу гэх тэр яг үнэхээр тэгдэг гэдэгт би итгэхгүй байна. Одоо гарахтаа таварцглаад өгөөл орж ирэхдээ таварцгласаа төлөө нэг буян орж ирээд нэг бол одоо буян гарч ийн гэж итгэхгүй байна. Гэхдээ энэний цаана өгтөр хандлага байгаа байхгүй юу? Сахиулах гэдэг нь тий. Хандлага байгаа байхгүй юу? Тэр хандлагыг одоо хэвшүүлэх гэдэг байна. Тэр их чухал. Магадгүй үнэхээр буян гардаг ордогч биш бол тэрийг батлах болцоо байхгүй. Хамгийн гол нь хандлага. Өөрөөр хэлбэл тэр танаад орж байгаа тэр сэтгэлгээ хандлага тэр хүндлэл тэр их чухал шүү дээ. Эн чинь өөрөө тухайн үндэстэн улс хөгжих оршин тогтох нийгмийн хоорондын харилцааны бат өх байх үнэт зүйлээ хадгалах хамгийн чухал зүйл шүү хандлага гэдэг бол. Одоо тэгвэл босгон дээр ашиг чинь зүгээр нэг тийм тэнийг мохор сохор ёс заншил биш байхгүй юу? Одоо бид нар манайхан хөдөөнийхэн булаг сайн мэднэ. Гол булгийн их рүү цагаатай сав суулга барьж очиог хатуу зэрэлдэг. Маш одоо ч гэсэн байгаа байх гэж бодож байна. Зүгээр аквариум загас тийждэг хүмүүс аквариум руугаа нэг халбуу цуу тушаад үзэр. Яагаад гэх юм бол сүү цагаан эдэ гэдэг бол ус булгийн био одоо химийн найрлагыг өөрчилдөг зүйл байхгүй юу? Тэгэхээр Монголын уул усны энэ хөдөө нутгийн булаг шанд болгон өөр ингэсэн тийм одоо эрдэслэг чанартай. Давтагдчихгүй өрмөц. Яагаад гэх юм бол зарим газар нь уулын араас уул өөрөөс, зарим нь говоос хөрстэй, зарим нь нэлстэй, зарим нь борготой тий. Тэр дээр ургаж байгаа янз бүр ургамал, зарим нь агттай, зарим нь гангаттай, зарим нь одоо юу гэдэг. Өөр ус ургамалтай. Тэгээд тэр болгонд өөр ингэсэн одоо эрдэсчлэлтийн одоо энергийн орон зай байна шүү дээ. Тэр эвдрээд ирэх юм бол тэнд байдаг маш олон бичил оршихуй сүрдэг өгдөг байхгүй юу? Хамгийн нахан тэрийг харж гайхаж одоо тэрийг хамгаалж шүү дээ. Энэ чинь ухаан биш шүү. Тэрийг хамгаалж байгаа учраас тэрийг ёс заншил болгоод болдгоо шүү гэж цагаад өгөлтэй чиж штэ. Тэгэхэд бодит үйлчлэл бол маш хүчтэй байдаг. Жишээлбэл одоо нэг чон штэ. Манайхан чоныг хүртэл одоо урт том амт ч юм уу хавсан толгойд яриуныхаа мохоогоор тэлдэг. Одоо цэрлдэг бас чон тэр цэрлдэг юм чи бас нэг ёс заншил биш штэ. Бид нар одоо хотод суурин газар болоод тоохгүй хэлж байгаа. Тэрний цаана бас утга учир бай. Тэгээд тэр чон жишээлбэл айлын нэг хэдэн нэг гол ус дагсан 4-5 айлын мал руу ороод байна. Гэхдээ зөвхөн нэг айлын л дотор ордог. Нэг айлын аргамжаатай мөрөнчдөг. Нөгөө айлын мал дахин шүн нэг айлаар л иргээд замд нь байхад тойрч ирээд идчихэд байдаг байхгүй. Тэр яахаараа тэгээд үйд энэ чинь маш бол парагт бодит зүйл шүү дээ. Яахаараа ингэж үйдэг гэхдээ нөгөө наач лус авдаг эвгүүд байсан байна. Нөгөөх нь нөгөө лус авдаг ямар ч суудхан мод ч юм уу янз бүрийн ч юм уу тийм үгүй бол тэр ус булаг руу бохирдуулсан ч юм уу тийм болоод байгаа байхгүй. Тэгээд санаанд гүйж тэд нар хоорондоо бол одоо өр хөвгттэй ч юм уу аав ээжтэй хоорондоо дарагдсараад ярилдал муудалцал ойр орчинтой муудалцал гэх. Энэ ч маш бодиттой үзэл байхгүй. Энэ тийм бодиттой үйлчлэл юм харагддаг илэрхий харагддаг. Тэгэхээр эн чинь тэр нэг жам байгаад байна шүү дээ. Нэг тэгдэм байна. Нэг зүү нэг зүү тогтол байгаад байна шүү. Тэрийг тань мэдчихэд ингэж болдгоо байх шүү гэд хэдэн 100 мянган жилийн туршлагаараа гол ус руу сүү
цагаан айд оруулж болдгүй юм байна шүү гэдгээ тэгээд за тэгэх юм бол тэгээд тэр үтгэл дээр зарим айлын хүүхд шиг урууламаар нь яр шарах гараад салдгүй байхгүй юу. Гүл өвдөн. Тэд чинь зүй төтлийг тань мэдсэн ба шүү дээ. Ажиглаад. Тэгээд тэрийг код болгоод ёс зүйн болгоход үлдчихнэ гэсэн. Тэгэхээр монголчуудын тань мэдгүй гэдэг юу вэ нөхөр энэ их олон ёс зүйн цаана маш нарийн нандин утгууд байна шүү. Тэрийг бүгдийг ингээд аваад тэр кодуудыг ингээд харьцуулаад харах юм бол монголчууд ертөнцийг онцгой өрмөц өнцгөр тань мэдсэн тань мэдхүйтэй арт юм байна гэдэг нь харагдана. Тэр бол бид нарын язгуур оюун санааны тулгуур үндэс юм байна.